2 үеж. Би сурч завгүй байсан та. Өнгөрүүлээгүй. Гомтод доо. Тэсэн үү босохтой. Яа, хойга юу мөрөдтэй. Юу байж ямар баач яалтаа. Баг олимпич юу шүү дээ. Надад фильм анх удаага тийм буян тухайг бүр ингээд дүүрсэн байхыг харж байсан. Ингээд өнгөөр яг одоо юу гэдэг хууль хэзээ эдийн засаг юм шаардлага гэсэн. Инженерийн ногоо. Ингээд ерөөсөө ер нь бол олон улсын тэмцээн зөндөө явжсэн чинь тийм зэрэгтэл бүр тэгж дүүрж явах бол ерөнхийдөө анх удаа гарч ирсэн. Тэгээд тийм зэрэгтэл дунд тоглох бас сэтгэл зүйч гэсэн шал өөр үед юм байлээ. Тэгээд бас амар өрсөлдөөнтэй хоорондоо дотор алаан болж байгаа юм чи тэр баг олимпич. Манай сургуулийн баг олимпич угаасаа тасархай л да. Амар зэрэгтэлтэй тэгээд сагсуурж өнгөрч тоглолтог хүнд бол зүгээр бүр тэгээд тэр хүний зүгээр сагсууруулаа ач зүгээр. Харин тий олон фанат юм. Тэгээ бодолтоо тэгээл хэдэн мянган хүн ингээл алгадчихаал ундааны савнуудэл ашгараа өрөөж ивэл тэгээд Багш шүү дээ. амар шүү. Тэгээ танаа яаж бүрдчихсэн яг? Хоёроо өгч байлаа байхгүй лөө? Байсан. Хоёроош тасгалжуулаад тэгээд 17 онд чинь 1-р курс байсан юм аа. Тэгээд яг нэг саксон мөнгөний тамирчин биш болохоор олиолын тамирчин. Тэгээд төвийн байрлалаар анх тоглож байсан. Тэгээд анх яг тийм оюутан болоод одоо оюутны анхны л том тэмцээн шүү дээ. Их сандралтай байсан. Тэгээд багийнхан маань бүгд аягүй мундаг тамирчид их цагт тэр аягүй олон тийм мундаг тамирчдайсэн болохоор бүгд нэг Говьсөнгөрөөс амар их орчихсон тий. Говьсон. Чи өмнө сакс тоглодог байсан юм. Чи тэгээд ингээд Шууд тэгээд авчих юм уу хоёрч юм. өмнө сакс тоглодог гэсэн 10 жилтэй. Гэхдээ тийм сайн ч зүгээр л. Гэтэ шилдэг мэлдэг хэм болодлоо шилдэг тоглох чинь. Цацрал гэд. Одоо итүүгэнд тоглодог штэ. Чи ямар нэг юм болсноо гарааны 5 мав. Гараанд байсан шүү дээ. Байсан л та. Наач алсан шүү. Гарааны 5 тодруулдаг сте. Тэрэнд нь Тийм юм тодруулаагүй зөвхөн л ганц нэг шилдэг тоглогч. Одоо тэгш тоглогч юм фи гэх юм уу. Тий. тэг болиол тоглож байгаа сакс тоглохоор юу яад нь. Маа ингээд саксныгаа чинь гэдэг байхгүй яг ингээд болиол тоглож байгаа сакс тоглонгод ингээд гар марн бадаараа дээрээс тоглож чаддаг байхгүй. Танах юу яах вэ? Надад л нэг онцлогтой зүйл нь над бөмбөг нь л жоохон хүн санагдаад байдаг. Бус юмнууд нэр нь айгүй адилхан шүү дээ. Болиол ч нэг хөнгөтэй сакс ч жоохон хүнд болохоор Хүнд том тий. Жоохон мэдрэмж бас нэг арай өөр байгаа гэдэг юм аа. Тугасаа тэгэл өөр спорт. За тийм да. Яаш тэрхэн бэлжсэн бэ? Ихэ. Мэн яш тэр үед ч нөгөө нэг яг олон шиг шиг дуудагдаад тэр яг 100-аа ч юм уу тэр яг жилдээ бэлтгэж жилдээ нэгт хийж ийш мэт амар бол бэлтэж байгаа юм. Тэгэхээр тодорхой хэмжил бэлдсэн л дээ. Тэгтэл ер нь бэлддэггүй байж байгаа. Мэргэжлэрээ явъя гэж авсан юм уу? Роял шууд орно гэж бэлдсэн юм уу? Эсвэл шууд дэмждэг орсон юм? Роял дэмждэг гэл ер нь хувьд талаас ер нь урилга авах хэрэгтэй роял. Гэтэ ер нь сайн сургууль зү. Гоё шүү дээ масруулж. Чи ер нь яаж явж байгаад орсон юм? Би чи бас хар бор ажил хийж байгаа. Тэгэл шууд 8 сарын 31-нд ирээд шууд сургуульд орсон шүү дээ. Хэцэгтэй юм. Тий, баяраа гээд төлсөн сургуулийн багштай. Яаш мишээ өгсөн биз дээ. Өгсөн шүү дээ. Тэг хэдэн он авах уу ер нь? 400 доноод тэгэл авсан шүү дээ. Сайн л оноосон биш дээ. Оюутан ба сурагч байхын ялгаа. Оюутан бас арай илүү дэлгэрэнгүй болоод тэгээд өөрийнх нь биеийг даад сурсан л баг та. Тийм. Чөлөөцөөр арай их үед Гинт Өөр орчинд ирээд тийм. Ингээд аймаг маймгийнхан бол ингээд гинт ингээд нутагтаа ингээд уул хаттаа авч бол гинт хотод ирэл орчин солилцож мэддэг. За тийм гэхдээ яг тэгсэн шүү дээ. За. Гэтэ юу юм шиг оюутан ба сурагч насаа ирэх чи ялгаан зүгээр яг сурагч байх юм бол яг чиглүүлдэг багш нар айгүй их өөрийн чиглүүлж өгдөг. Оюутан болох юм бол яг бие даах чадвар илүү болох юм байх гэж ер нь бол тэгж ойлгож байна. Зөвхөн чинь тэгээд шууд урилгаар орцсон тий. Эцэгт сургуулиуд алдсан ш наатан дэр чинь. Алдцаад тэгээд төмөр цам маамгээ солиорж явж байгаа тэгээд эцэгт орсон ш наач. Чам дээр юус алдсан юм да. Над дээр би чинь сураг ингээд урсгалаараа ингээд Хармаатай гүрүүл мөрөлтэйгээл байсан шүү дээ. тэгээд шууд ороод ирсэн шүү дээ. За хууга яаштай хэрэг бэлтжижсэн ер нь. Оо би ч гэсэн амар бэлчихсэн шүү дээ. Юу лээ? Сургууль дээр баг хонж ирсэн шүү дээ. Фа. Йоо. Тэгээд хэдэн оноо авсан?
Тэгээд нэг 600 мянга. Бас 400 баталгаа юм байна тий. Одоо 600 гэдэг чинь бас айгүй. Жишээл дээр 600 шүү дээ. Босд нь бас суурьшгаа 400. мэрэгчлээ хэрхэн сонгожсэн бэ? Би өстой мэрэгчлээ 12 төслөө сонгоогүйсэн шүү дээ. Яг яшээр хэцэг ирэл хэцгийн өндөр очиод нөгөө нэг сургуулиуд ингээ зогссон байж байгаа та. Тэгэл очиод тэгсэн чил ийм мэрэгчлээдэг одоо ингэдэг тэгдэг гэл тайлбарлал. Тэгэл хэцгийн хууль сайн гэл хууль руу орчихсон шүү. Чи эдийн засгт ч байстэй. Тэгсэн анх бүр яг их цагт таахгүй. Бүр яг хуйлд нь таахгүй. Сүхчин. Би яг өмнө яг Яши өмнө ярьж байгаа л яг 12 төгсгөлтөө л яг сонгосон шүү дээ. Бас л тэр олон Ер нь л тэгэл юу яаж байгаа л төмөр замд ер нь яг 11 дээрээс орно гэж ярьж байгаа л 100 юм гэж ярьж байгаа л тэгж байгаа л яг 12 төгсөхийн өмнөх Яши өмнөхөн хэцгээс орвол гэсэн юм ярил. Гэтэ өөрөө яг уг сонирхол бол хуулийн чиглэлийн цагдаа болох сонирхолтой байсан. Тэрийг шилжиж хувирч болдог гэд тэгээд сүүл рүү орчихсон. Манай уусаа анхнаасаа тэгээ санхүү бизнесээр явна гэж бодсон. Тэгэл бизнес төрөл галсан. Төрөө шууд санхүү бизнес. Уусаа толгой дээр санхүү бизнес гэж бичсэн. Зүгээр л угаасаа чи санхүүгээр явах юм байна гэдэг. Тав би санхүү бизнес гэсэн топ мотивтэй байсан. Би болохоор юу аасан байхгүй юу? Угаасаа 10 жилийн хүүхдүүд ч угаасаа бүгдээрээ ихэнх нь цагдаа болно гэж боддог байсан шүү. Тий. Чи тэгж боддог байсан юу? Би бол цагдаа болно гэж боддог байсан. Угаасаа тэгээ цагдаа болох нь угаасаа худлаа юм байна гэдэг. Тэгээд арай дөхөн юм байна гэдэг аавтай ярьж байгаа. Тэгээ хууль руу н орцсон байхгүй. Одоо энэ дугаа бид тавч одоо тавлаа спорт их шүү дээ. Одоо амжилтын урамшуул дэмжлэг ямар байдаг вэ? Тэр хэсгэл чи одоо дэмжлэг гэдэг цалин мөнгө байна уу? одоо маа 3-3 чи ингээд одоо энэ 3-3-д би ингээд сагсан мөнгө 3-3 явж байгаа. Тэгээд яг ингээд Energy Juice гэх компани мэдтгэж байгаа. Тэгээд яг клубын систем ба Монголд одоо нэвтрүүлж байгаа. Тэгээд одоо бүгдийн одоо юу гэдэг нөгөө нэг энэ ранк оноогоор цалинг Дэлхийн чансааны оноогоо өөрсдөө хэдий сайн тэмцээнд амжилттай оролцсон хэдий сайн тэмцээгээр нөгөө нэг цалингаа өсгөх юм. Тэмцээнд оролцсон манай ч өсөөд цалин ч бас их тэмцээнд шанда зүгээр яг орсон тэмцээн болгонд чанартай амжилт гаргаж дэлхийн чансааны оноо нэм. Одоо оноо аваад байвал өсөхгүй юу? Одоо гол мод ч бас юу л өсөн шүү дээ. зүгээр ханда баг хожихгүй л бол ер нь яахгүй гэсэн өсөхгүй гэсэн. Ер нь амжилт гаргана л гэсэн. Хангалттай байна уу? Хангалттай. Одоо тэгээд оюутанд бол одоо авж байгаа хангалттай шүү дээ. Одоо урамшуулч нь л хангалттай байна л гэж аахгүй. Чи тааш ч угаасаа адилхан сүхчин. Надад тийм юм уу байхгүй ш цалин байлаа. Цалин байхгүй ш. Сургууль ч бас төлбөрийн өнгөлт 50% өнгөлттэй. Тэгээд тэмцээн уралдаан юу дээрс нь болчихсон шүү дээ. Тэр нөгөө орхон жилч яг 1-р курст ороод оюутны улсаар төрүүлсэн гээд 30% нэмэгдэл өгсөн шүү дээ. Тэгээ бараг 80% хөнгөлөлтчин гэсэн сургуулиас. Манай волейбол чинь нөгөө саксыг бодвол тийм ивент гэдэг юу мó баха байхгүй. Та сакс чинь амар олон юутэй тэгээд цалин мэлэн гэнэ өгч. 50-ын хэдэн үед тэлхтэй сурдаг гэсэн. Ер нь дэмжлэг нь 4 жил 20% юм дээрч хөнгөлүүлж байгаа. Тэгээд тэмцээн оролдоонд амжилт гаргах юм бол бас нэмэгдлээ явна. тийш Sprite дийлэгт манайх хүрэл медаль авсан байхгүй юу. Тэгээд 50%, 30%, 70%, 100 гэхдээ ганцхан л Мижээс тэ. Тийм. Magic. Тийм тэгэл ер нь бүгдийн л хөнгөлөлт шүү дээ. Амжилт гаргаж ирлээ. Манай энэ сүхчин байна. Хөвсгөлд волейболын сургалт Монголд одоо нутаг орондоо хөгжүүлэл явж тэ. Волейболын сургалт хийдэг. Заваараа. Зоны. Тэгээд одоо спортоор хичээлж байгаа ч юм уу тийм үү дүүнэрт хандаад одоо тэг хэлэх үгээ. Байна. Тэгээд ингээ уур чадвартай тэгээд бэлтгэлээ сайн хийдэг. Тэгээд авахаал самбаатай тийм байх юм бол одоо ингээд сонгосон спортороо сайн байж чадах юм бол хэцэг бол ямагт үргэлж дэмждэг. Суур чи ер нь 10 жилдээ ер нь хэр бэлтгэл хийдэг байсан юм? 10 жилдээ юм чи огт бэлтгэл хийдэг байсан шүү дээ. Хийдэг байсан шүү дээ 10 жилдээ. Тийм. Ихээ бол сайн хийсэн дээ. Би бол баг 7 хоногийн 5 өдрийн бэлтгэл ярьдаг орлоо гэж боддог. Би бол нэг өдөрт нь доор хийж баг 4 цаг бэлтгэл хийдэг. Тийм. Ер нь ялгаагүй. Би чинь хичээл нэг гэж тараал орой 6 хүртэл
зааланд байж. Мань болохоор хичээл ингэж тараад 1:30 лөө 2 гэж бэлтгэл ороод 4 өнгөрөөж тараад буцаал гэртээ ярд хичээл 6-аас ахуулаад 8 9 10 ч юм уу хүртэл. Гэтэ манай энэ ч бас бэлтгэлийг мангар тий. Уус энэ ч хамгийн амар бэлтгэл хийж байгаа нь одоо яг хамгийн амар бэлтгэл хийж байгаа чи хэлсэн. 10 жил чинь угаасаа манай багч чинь сүр идэрчүүдтэй тасархай төрүүлдэг тийм байсан. Манай багч чинь амар тоглодог хүн. Тэгэл зүгээр бэлтгэл хийхгүй байсан ч гэсэн зөнгөөр ингээд төрүүлчихдэг. Тэгэл эсвэл ямарваа нэг төрүүлэхгүй махэд 3-т орчдөг. Тэгээ оюутан болоод тим юм байхгүй болоод ингээл дээшэн клуб тоглоно одоо замын цугаас эхлээл тэгээ явал тэгэл нэг жил завсартаад яг тэр хугацаанд бэлтгэл хийсэн. Хизээ яг сайжирсан яг нэг жил чинь хаана хизээ сайжирсан чинь. Одоо тэр тааз маазан төрөгдөг чинь. Тийм одоо шал таацл гэдэг үстэй шал таац суурмөр гэлдэг үстэй. Монголын одоо ганц тааз төрөгсөн. 2 дугаар курстэл сайн бэлтгэлээ. Тэгээ 3 мурваасаа яг оюутан төрүүлээл залуучдээ 18 оноос л эхлээл арай тэр авис амар ихтэй болж байна. Яг сайн бэлтгэл хийгээл тийм төвшин төрж байгаа шүү дээ. Одоо сайжирсан ингээ өөрийгөө өмсөх хэрэгтэй болж байна. Хичээл суурийг бол айгүй багаас нь мэдэн шүү дээ. Бараг тэр чи яг нэг үе юм чинь тэгэл өсөр өдөрчүүдийн тэмцээнд ер нь бол байнга таардаг гэсэн тий. Айгүй тийм турхай булчхан сүхтдэг гэсэн. Одоо яг гайг болчихжээ гэж. Одоо л угаасаа шал өөр болсон. Гэтэ яалчгүй огцом ингэж ур чадвар нь нэмэгдэж гарч ирсэн үе нь бол баг оюутан болоод гарч ирсэн баг тий. Яг 11 л тий бүр огцом ингээл. Одоо л тэгэл хүн болгоны Би дандаа суур дуусаа яваад байж өгдөгс. Гарч ирэл. 12 настай байхад энэ л авчихсан. Тэгэл идэрчүүдэд яг орж явахт бас суур байж өгчихсэн. Тэрээс хоорондоо таарж байгаагүй тийм. Тэрээс таарж байгаагүй. Сүүлд нэг баг болоод сүүлд юу араас гээд нөгөө нэг яг өсвөрийн насны тэмцээн дуусдаг байхгүй. Хэцгээс чинь тэгээд бид хэцгээс юу араас гэж ороод түрүүс сүүлд давган аваад ирсэн. Би тэгээд яг оныхоо юу 15 16 юу 17 18 5 жил дараалж аваа. Тийм багнуур чинь 5 жил яг насандаа. Гэтэ би ч эдний доод нас болохоор жоохон өөрлөлтөө. Тийм. За сөгчөнгөө карантинаар яаж бэлтгэлээ ив те? Карантинаар ер нь тэгэл орцонд их бэлтгэл хийсэн. Ер нь орцонд яг тэр нөө шатлууг өгөх хамгийн сайн байдаг санагдсан. Надад ер нь бол эхлээл нэг ойрхон эхлээд тийм нэг жоохон бэлтгэл алдагдсан байвал жоохон ойрхон орно гэх юм уу. Эсвэл жоохон нормал болоод жоохон ингээд яваад технологитой 2 шат мат ингэж алгасчгүй гэх юм уу. Эсвэл гэртээ дандаа тийм одоо өвдөг үе мөчж байна уу. Эсвэл жижиг одоо халбаас булчингууд байгаа шүү дээ. Тэднийхээ булчингуудын тасгалуудыг сайн хийгээл бүтсэн тэгэл сайхан шатандаагүй гэл амар илүүдэл жинтэй 90 мөр болсон байсан шүү дээ карантинд ороод. Тэгээд тураад 12 11 кг хайлаа. Ер нь орцонд шатанд гүөх бол амар юм бэл. Хөлс мэс бол зүгээр. Бид дандаа цаанаас нь нөгөө нэг юу байгаад төгс өдөрт одоо 100 давхар гүвч гэдэг юм уу. Тэгснээ одоо өдөрт 400 сүнэж гэдэг юм. Тэгээд 200 гэдсий таталт гэж гэдэг. Яг тэрийгээ тэгээд бичлэгийг хийж явуулдаг. Йоо. Ээл юу карантинаар чи юу тийш юм хүмүүс шиг хийх юм болдохгүй байна. Тэрийг амжуулах гэж өдөржингөө л хийдэг. Бараг амжихгүй дуустдаг. 19 онд яг шинэ баг бүрдсэн хэсэгтэр болол яг бүр яг энэ тэндээс яг лидерүүд яг эренгүүтээ яг толгойлж яг аймагт яг авч ирсэн хүмүүс яг энэ тэндээс яг эренгүүтээ яг нэг хөрөөний иршигл хүмүүс байгаа юм чи бүгд хэцэгт орсон. Бүгд хэцэгт орсон. Хөвсгөлийн одоо сайн тоглолтог сэлэн өмнө хинти гээл таах ингээл яг манай үеийн сайн тоглолтог залуучууд яг бүгд яг эренгүүтээ яг юм хөрөөний иршиг юм юу аахгүй. Тэнгүүт за эдрийг яаж баг болох вэ гэд амар их басан бах мадалцал гэж. Тэнгүүтээ байж байгаа л яг нэгдсэн бэлтгэл яг эхний бэлтгэл дээр те яг бүгд ирээл байж байгаа л яг басан ч нэг тийм хөрөөний иршиг биш яг л нэг багш шиг гоё. Нэг амарсан хурдан мангар ойлголцсон амар хурдан ойлголцсон. Одоо би энэ дээр ингээ явчих, тэрдэн тэгээ явчих. Энэ үед нь би ингээ хаач юм аач. Тэрийг бүгднгээр амар сайн ярилцсан. Би одоо юу л яадаг л анхандаа өстө бөөнтэйс алцал хэцүүл байсан багш би одоо яг тэгэж ойлгосон би сая тэгсэн чи яг анхандаа уулзсан гэж хэлсэн. Бид ингэдэг байсан байхгүй бад жаргал гэдэг одоо хинтийн тийм багийн ахлагч юм бил одоо тэр хүн тэгэл нэг бид нар шин бүгдээрээ тэгэл яг тэгэл бэлтгэлээ хийж бол дундаас нь байрлал хүнүү паласт очиод яг нэг гэрт угаад 2-2-оор ээлж хоолоо хийгээл ингээл яваал тэгэл бүх комбинацанд автцсан бүх бэлтгэлээ хийцэн тэгэл улсын аврал дээр яг тоглоол нэгч парт ажилтгөө төрүүлсэн шүү дээ. Тийм. Чапик гэдэг тэр холбогчтой бүгд яг тоглож үзээгүй хүмүүс очсон. Яг тэрнтэй тэр хүнтэйгээ зохицох гэж амар их
бүгд яг тэр хүнтэй. Нэг ч пар алдаагүй яасан гэнэ ойдсан. Төрүүлсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг сарн хэдэн оноо гэдэг л 25 лөө. 25. Нэг ч удаа айлаа 25 оноо авахдаг гэсэн үг юм шүү дээ. Тэгээ тэр чинь юу гэдэг вэ? Төрүүлж 3 биз дээ. Бэс юу. Тийм тэгээ дандаа 3 тэг юм биш дээ бүгдийн. Йоо. Хамгийн ойрхон хайс яг зөвлөгдөр ихний 2 дахь баарын дээр 25 23 дээр ирсэн. Яг 2 оноо илүү орж иждэг гэсэн. 2 оноо илүү гарч ичээд яг хамгийн ойрхон хайс яг 23. Талтын төлөө шүү дээ лөө. Чигээр урамгүй юм шиг тэгвэл алцахгүй. Нэг гэтээ гоё байсан л да. Яг нөгөө баг ойлголцсон болохоор ямар ч алдаа гарахгүй болчихж байгаа байхгүй хамгийн гол нь. Тэгээд тэгчээр яг болчихж байгаа байхгүй. Тэгэхгүй бол яг ингээд нэг нь ингээд урлаач юм уу гэх юм бол багт нэг л хүн байхад тэгэл хэцүү. тэр ч харин хэцүүлж байгаа тэгэл. Одоо саксны оюутны ранк гэж байгаа юу? Ранк одоо тийм нэгээр ингээ шалгуулсан юм. Сая гараадсэн шүү дээ. Манай эцэг дэвс. 2. 2 саксны юм. Манай өдөр нэгт бил. Тэё. Одоо манай сургуулиас бусад багууд одоо ингэж байрлж майрлт юм уу ер нь? Байрлал. Тэгээ манай сургууль шиг бол бас нэг сайн бас дэмжиж байхгүй л байна. Тэ? Мөс чи оюутныхан байранд байна. Одоо ингэ тэмцээн уралдаа ихтэй баа шүү дээ бид хэд. Манайх чинь буудалд 3-д. Хүн Түгээрс фалаас. та яах гэдэг. Би гэдэг байсан байхгүй. Тэмцээн уралдааны үеэр одоо шалгалт бие даалтаа нөхөд багш нартай үзүүлдэг гэсэн байхгүй. Хоёроо одоо тэмцээн уралдааны үеэр хичээлээ яаж Ямар ч асуудалгүй ялгаагүй шүү дээ. Сайн хийн. сайгөө. Сайн л шүү дээ. Тэгэл Чи яг асуудалгүй үзүүлдэг байсан юм. Би үгүй Гэхдээ яг дараа нь ингээд үзүүлэхэд ингээд багш нар өөр сургуулийнхаа чи ингээд ойлгохгүй шүү дээ. Цаг тухайд ингээд манайхан багшаа ингээд тийм ажилтаа байсан юм аа. Энэ тэрэ тийм. Тэгээд ингээд нөхөд үзүүлчих юм бол за гэд. Яг ч бас бүтэн оног тавихгүй ч гэсэн бас оноо ингээд өгчдөг бас дүм гайгүй гарчдаг шүү дээ. ойлгож дэмждэг багш нартай байх гоё шүү. Тийм ээ багш нартаа баярлалаа. Би бас угааш нэрэ 3-3-ын дэлхийн авар Монголд тассан шүү. Тэгэхэд ороодсон тий. Тэгээ ямар байсан? Монголд бол ямар юм бэ? Дэлхийн тэмцээн. Амар ирж чадар чинь бүр ингээд битүү Монгол хүмүүс тэ яаж нөгөө нэг ингээд өөрөөсөө ингээд үлгэрч авдаг ингээд маа сагчтай байгаа шин ингээд ах нар одоо ингээд тэд нэр ингээд бас ирээд үзэж явах мэдж байгааг хараад байж байгаа юм бас л. Яа гоё дээ. Гоё амар Мэдээж бас алсан шүү те тэрэн дээр. Юу наац. Багшлаа шүү. Тэр чугасаа илчлээ шүү. Тэг яг үзэх гэж очингууд гадаа нэгээл пик оруулахгүй. чи нөгөө нэг Америк гарыг ингээ унахчлуу яалаа ингээ. Нямаар бүрдэг Монголоос. Тэр нь амар тоглолт гарыг тий. Бөөнөрөө ингээд одоо төгсөж байгаа сургуулаа төгсөж байгаа 10 жилээ төгсөж байгаа дүүнэртээ бас хандаад хэлэх үг байна. Одоо оюутан болгож байгаа төгс курсын сурагч дүүнэртээ яэштэй амжилттай бэлдээ. Тэгээд өөр ингэсэн тодорхой зорилготой байгаа зорилгын төлөө тууштай хичээцгээрээ гэж хэлмээр байна. Ямарваа нэгэн спортоор хичээлдэг бол түүнийг амбүү хаяарай. Нэгэн техлүүлсэн юм эцсийн заавал үзээрэй. Хоёр. Тэгээд өөрийнхөө одоо спортоор хичээлж байгаа бол өөрийнхөө тэрийг одоо давуу тал болгож яваарай. Зээч гаалахгүй шүү. Зэ нэгэн цаг чамд хэрэгтэй шүү. Тэгээд дан спорт гээд нэг юмгаа туушахгүй бас тодорхой хэмжээний залуу хүн мэдлэг байх шүүх. Тийм болохоор спорт хичээл хоёроо хоёулангийн уялдаатай хослуулж явцгаарай. Ингээд бас нийтгүй та хоёр юм хэлээ.